Бүгдээрээ сайн уу? Та бүхэн аялал жуулчлалын менежмент хэлбэрийн 4-р курсын оюутан мэдчилж байна. Хэрвээ та мэргэжлээ сонгож амжаагүй байвал та бүхэнд би шинжлэх ухаан технологийн сургуулийн бизнесийн удирдлага хамгааллын сургуулийн аялал жуулчлалын менежмент хэлбэрийг танилцуулж байна. За манай аялал жуулчлалын менежмент хэлбэрийн нэг давуу тал бол ACPS олон улсад Монголыг хэмжлэгдсэн байдаг. Тэгэхээр бидний диплом Монголда төгөөгөө гадаадд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг байгаа. Тэгэхээр цаашаа бакалавр болон доктороо мэргэжүүлээ сурахад бидэнд илүү их давуу талыг олгож байгаа юм аа. За аялал жуулчлалын менежмент хэлбэрийн дараагийн нэг давуу талыг та бүхэнд танилцуулъя. Энэ бол мэргэжлийнхээ дадлага Японоос 1 жилийн хугацаатай хамгаалах явдал юм аа. За энэ дадлагын хамгийн том давуу тал бол соёлтой танилцаж Японы хэлний тодорхой хэмжээний нэмэлттэй болохоос гадна онлайн төвшөнд үтсэн мэдлэгээ практик дээр хэрэгжүүлж мэргэжлийнхээ давуу болон сул талыг ойлгоход оршдог. За мөн мэргэжилтэд улам их дуртай болох, мэргэжилтэд улам их хайртай болох боломжийг бид нарт олгодог байгаа. За дараагийн нэг давуу тал бол манай аялал жуулчлалын мэргэжлээр сурж байгаа бүх оюутнууд хавар намартаа тэнхимийн багш нартайгаа танилцах аялал хийдгээ. За Монгол улсын түүхэн туршлагатай газар, Монгол улсын үзэсгэлэнтэй газруудаар аялж хэрхэн байгальтай зөв аялах үедээ аялын эрсдлийг хэрхэн зохицуулах гээд олон боловсролыг бид нэр олж авдаг. За мөн дараагийн нэг гоё давуу тал бол анги болон багш нартайгаа илүү коллектив сайтай болж агийнхандаа илүү хайртай болтгоо.